За энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг өмнөх буюу одоо 25 оныхтай ингээд харьцуулаад үзэхээр энэ одоо дөрвөн бодлогод авч үзсэн байгаа тийм эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого гэдэг. Тэгээд харьцуулаад харахаар одоо дэд зорилтууд нь бол маш их хэмжээгээр буурсан байна л да. Жишээлхэд одоо яг тоолоод аваад үзэхээр эдийн засгийн бодлого дээр 131 дэд зорилт ингээд тоогоор бол буурсан байгаа юм. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм болоо? Төдий хэмжээний одоо дэд зорилтууд нь хангагдаад одоо энэ жил шаардлагагүй гэж үзсэн юм уу? Эсвэл бол яагаад ийм цөөхөн болоод ороод ирж байгаа юм болоо гэсэн агуулга байгаа. Хүний эрх хөгжлийн бодлого дээр жишээлбэл бас дэд зорилт 10-аар дутаад ороод ирсэн. Тэгэхээр хэрэгжээд яваад байгаа учраас хасагдаад байгаа мó? Яагаад байгаа юм болоо гэсэн нэг юм асуулт. За хоёрдугаарт одоо бидний нөгөө баталсан засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр байгаа. Тэр мөрийн хөтөлбөрт бол тусгагдсан бидний баталсан их чухал зүйлүүд байна л да жишээлбэл. Тэгээ эднэр болохоор одоогийн энэ 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд зарим нь харагдахгүй байгаа дээ. Жишээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч бүрийг миний тэтгэврийн мөнгөн хуримтлалтай болгож тэтгэврийн шинжилгээг үргэлжлүүлнэ гэд. Яг одоогийн нөгөө иргэдийн аж амьдралтай холбоотой. За 2.1.3.8 халамжаас хөдөлмөр чилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт нийгмийн үйлчлэгээний эрх зүйн орчныг шинжилнэ. Ядуурлыг бууруулах бодлого баримтлана гэд. Одоо ерөөсөө ядуурлч улам нэмэгдээд байгаа. Уг нь ингээд бууруулна гэд ингээд тусгацсан. За ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас эхлэн англи хэл, роботик болон хиймэл оюуны ур чадрыг хөгжүүлнэ гэд. Тэгээ энэ 4 жилийн мөрийн хөтөлбөр тусгагдсан энэ зүйлүүд чинь энэ одоо хөгжлийн төлөвлөгөөнөөс харагдахгүй байна. Тэгэхээр тусахгүйгээр цаавраа одоо хэрэгжүүлээд яваад байгаа мó? Эсвэл одоо 2 дахь жилийн төлөвлөгөө шүү дээ. Энэ 25 оныхоо бид нар баталсан хийгээ явж байна. Одоо 26 дахь буюу 2 дахь жилийн төлөвлөгөөндөө энэ чухал ажлууд нь ингээд харагдахгүй байгаа нь яг юу гэсэн үг юм болоо? Тусахгүй, шаардлагагүй гэж үзээд хасцсан юм уу? Эсвэл бол дараа жилээс оруулах гэж байгаа юм уу? Ер нь энэ хэрэгжиж эхэлж гин үгүй юу гэдэг дээр нэг асуулт асууя. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Энэ эх жилийн нөгөө төсвийн хүрээний мэдээлэл бидний эдийн засгийн багтаамжийн юмнасаа гүйдэлтэйгээр түрүүн сайдын хэлсэнчлэн бараг 900 орчим төсөл арга хэмжээний санал ирснээс юуны хөгжлийн бодлого төлөлтөд түүний өдөрлөгийн тухай хууль мөн яамны боловсруулсан аргачлалын дагуу хуулийн дээр бол 17 зарчим, аргачлал дээр бол 18 нийт шалгуур, нийт 35 шалгуур үзүүлэлтээр авч үзээд. Тэгээ энээсээ үүдэлтэйгээр энэ шалгуур үзүүлэлтэнд хангагдаагүй тухайлбал нөхцөлийн төв шинжилгээ хийгээгүй, хөгжлийн завгар төсөөл үр нөлөө гарах үр дүн тооцоогүй, нөөцийн судалгаа санхүүгийн хэмжээ, их усрын тооцоол хийж бодлогын хөлбөрийг боловсруулах гэх мэтлэнгийн энэ нөхцлүүд нь хангагдаагүй учраас зарим төсөл арга хэмжээнүүд нь орох боломжгүй болчиход байна. Тийм учраас тодорхой төсөл арга хэмжээнүүд нь гэхдээ бидний нөгөөд ядуурлыг бууруулах бодлого болон $10,000 экспортыг дэмжих гээд энэ гол ажлуудыг хийхэд зориулсан тэр тооцооллын дагуу 150 мянган орон сууц байдаг юм. Энэ бодлогын ажлууд маань нэлээд төлхөө суугцаа. Тэгэхээр хариулт маань болохоор 26 оны бидний төсөөлөл жоохон даруухан байгаа, түүнтэй холбоотой мөн бодлогын гол ажлуудыг төлхөө оруулахыг эрмэлзсэн юм аа. Баярлалаа. Ийм шүү. Жишээлбэл одоо засгийн газрын 2024-с 28 оны мөрийн хөтөлбөр бол хэрэгжинэ. Жишээ нь саяны одоо Баярмаа гишүүний асуудаг тэр нийгмийн даатгалтай холбоотой 2% хуримтлал хийнэ гэдэг энэ зорилт бол хэрэгжээл явна. Тэрийг хэрэгжүүлнэ гэдэг зорилтынхаа хүрээнд тавьчихсан байгаа. Мөн одоо нийгмийн одоо халамжийн бодлогыг хумих тухайд бол нийгмийн хамгааллын яам бол маш тодорхой хөтөлбөр одоо оруулж ирнэ гэж байгаа шүү дээ. Хөтөлбөрийн санхүүжилт бол үе шаттай буурна гэдгийг төсвийн хүрээний мэдээлэл дээр бид нар тавьчихсан байна. Өөрөөр хэлбэл түрүүн одоо хэн гишүүн хэллээд бас ингээ халамжийн улс боллоо Тэр халамжийн зардлын хэмжээ бол ерөөсөө нэмэгдэхгүй. Дотор нь төрөлжүүлэлтээ зөв болгоод хүндээ хүрсэн халамжийн тийм тогтолцоонуудаа сонгоод явах юм бол болно гэж байгаа шүү. Гуйвуулж ярмааргүй байна гэдгийг бас одоо жишээлбэл сая Эрдэнэт ер нь бэлтгэл хангагдаагүй байсан учраас одоо
олон төрлийн гэх юм уу бэлтгэл хангагдаагүй учраас хэрэгжих боломжгүй гэж үзээд зарим зүйлийг хассан гэж байна. Зөв байна, сайн байна. Нэгэнт одоо боломжгүй байсан бол ингээд нэгэнд бичсэн юм чинь ингээд зүтгүүлээд муухарлаад байж болохгүй. Тэр бол сайн байна. А яг энэ шигээ дахиж шинээр энэ оруулж байгаа юмнууд нь бас тооцоо судалгаа муутай одоо бэлтгэл хангагдаагүй ийм байгаад бас муухарлаад орцсон. Тэгээ тэрийг бид нар анзаарахгүй батлаа дараа жил дахиад энэ шиг ингээд бэлтгэл хангагдаагүй буюу бас бус зүйлүүд нь бэлэн бус байсан учраас хассан юм а гэд ингэж явах бий дээ. Тэгэхээр энэ төлөвлөлт чинь төдий чинээ одоо маш их тийм шүүсийн шахсан ар дээр нь дандаа нөгөө санхүүжилтийн их усүр нь байсан ийм хэмжээнд авч үзэж төлөвлөхгүй бол эргээд нэг ийм байнгын эргэж буцсан л нэг ийм шийдвэрүүд гараад идэг болчлоо шүү дээ одоо. Баримагш уурлаг байхаа зүгээр сайн. За зүгээр бид нар бол одоо түрүүн тэнд Эрдэнэбат нөгөө үндсэн чиглэлд энэ төлөвлөгөөнд орохдоо ямар хуулийн шаардлага хангадаг тухай тайлбарласан. Төсвийнхөө зарлагын хэмжээнд бид нар нийцүүлж байгаа. Жишээлбэл төсвийнхөө хөрөнгө оруулалтын хэмжээг 3 хэд их 80 билээд 2 их 80 гэж тавьсан бол яг энэ хүрээндээ бид нар арга хэмжээнүүдэд төлөвлөж байгаа шүү. Эх оны төсөв тусгагдаагүй зүйлс бол 27 оны төсөвт тусгагдах боломжтой. Тийм учраас бид нар түрүүн буруу төлөвлөсөн юм байлээ. Тийм учраас дараа жил хийхгүй маа гэж ийм яриа бол гараагүй шүү. Засгийн газар зорьсон зорилгоос ухарсан нэгч төсөл байхгүй. Их хурл дэмжихгүй байгаа зарим асуудлууд байна. Тэр бол их хурлын шийдвэр шүү. Тэгвэл засгийн газар өөрийнхөө гаргасан санаачлагыг зогсоосон, ухарсан зүйл бол ерөөсө гаргаагүй байгаа. Гаргахгүй гэж байгаа. Төлөвлөсөн 4 жилийнхаа хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй